Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн Тэнгэр панел хэлэлцүүлэг эхэлж байна. Бид өнөөдрийн дугаартаа бүгд найрамдах Хятад ард улсын гадаад иргэн сайд за Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ванигийн Монголд хийсэн айлчлалын талаарх мэдээллийг та бүхэнд дэлгэрэнгүй өргөхээр тал талын их сурвалжуудыг студид хурьлаа. Өнөөдөр студид Монгол улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Нямдаваа, за дорны түншлэл бизнесийн зөвлөлийн судлаач Ташаравдан болон Arctos Analytics компани гүйцэтгэх захирал за Think Монгол Think Tank-ийн шинжээч Мөнх Оргил нар ирлээ. Урилга ирсэн та бүхэнд их баярлалаа. Баярлалаа. За Нямдаваа танаас эхлээд ерөнхий айлчлалын яг протокол мэдээг бас асуух нь зүйтэй байх. Гадаад харилцааны сайд Батцгийн урилгаар бол хүрэлцэн ирсэн. Тэгэхээр 2 өдрийн хоорондос ямар үйл ажиллагаанууд болж өнгөрөв? Ямар хилэлцээ хийвэ? За тэгэхээр мэдээж гадаад харилцааны сайд манай өмнө төрш иж бүрийн стратегийн түнш бүгд найрамдах Хятад улсын гадаад иргэн сайдын айлчлал гэдэг бол Монгол улсын гадаад харилцаа гадаад бодлогын салбарын бол том үйл явдлаа гэдгийг бид нар эхний ээлжинд харж ойлгох ёстой. За ерөнхий дүр зураг за баг зэрэг түүхэн их сурвалжууд руу түүхэн үйл явцууд руу эргээд харахад за Ваний гадаад иргэн сайдын хувьд бол үндсэндээ бүгд найрамдах Хятад улсын гадаад иргэн сайдын албан тушаалыг 2013 оноос хойш за дунд нэг 6 сар завсарлсныг тооцох юм бол тасралтгүй ашиж байгаа ийм албан тушаалтан. За мэдээж бүгд найрамдах Хятад улсын талаас энэ удаагийн айлчлал бол Монгол улсад гадаад иргэн сайдын төвшөнд хэрэгжиж байгаа 11 дахь удаагийн айлчлал болж байгаа. За 1989 оноос хойш тооцоход 36 жилийн хугацаанд 36 жилийн хугацаанд 11 удаа бүгд найрамдах Хятад улсын гадаад иргэн сайд Монгол улсад ирсэн гэсэн үг. Дундаж давтамж үзэх юм бол 3 жил орчих гэсэн үг. За тэгвэл Ваний гадаад иргэн сайдын хувьд бол үндсэндээ энэ албан тушаалд ажилласан 12 жилийн хугацаанд Монгол улсад 5 дахь удаа ирж байна. За урд өмнөх гадаад иргэн сайд нартай харьцуулахад Монгол улс руу чиглэсэн айлчлалын давтамж Ваний гадаад иргэн сайдын үед илүү өндөр байна гэж бид нэр харж болох гэдэг. За тэгвэл нөгөө талаас авч үзэх юм бол энэ удаагийн айлчлалаар ямар үр дүнтэй байваа гэж. За мэдээж аливаа айлчлал гадаад харилцааны сайд гадаад иргэн сайдын төвшний айлчлалын голлох арга хэмжээ бол хоёр улсын гадаад харилцааны сайд нарын хоорондын хилцээ байдаг. За тэр ёсороо хоёр улсын гадаад харилцааны сайд нарын хувьд бол одоо аль биесны хилцээг хийсэн. За түүнчлэн Ваний сайдын хувьд Монгол улсын ерөнхийлөгч бол ерөнхий сайдад бараалгасан. Гэх мэт иймэрхүү одоо үндсэндээ хөтөлбөрийн хүрээнд 3 хоногийн хугацаатай ийм айлчлалыг богино хугацаанд ч гэсэн үр дүн өндөртэй энэ айлчлалыг хийгээд өндөрлөлөө. За мэдээж энэ айлчлалын гол үр дүн юу байваа гэдэг асуулт биднэрт хамгийн түрүүнд гарах хэрэгтэй байна. Бид нар бүгд найрамдах Хятад улстай харилцааны ерөнхий үзэл санаагаа томьёолоод өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүгд найрамдах Хятад улсыг өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж тодорхойлоод хоёр улсын хоорондын харилцаа иж бүрийн стратегийн түншлэлийн түвшинд хүртэл хөгжсөн. За үүн дээр Монгол улсын энэ удаагийн айлчлалаас ч гэсэн гарсан голлох үр дүн бол нийт түрүүнд хоёр улсын хоорондын улс төрийн ойлголцол итгэлцлийн асуудалтай шууд холбогдно. За мэдээж айлчлалын давтамж өндөр байна. Тэр дундаа бүгд найрамдах Хятад улсаас Монгол улс руу чиглэсэн өндөр дэд түвшний айлчлалын давтамж өндөр байна гэдэг бол хоёр улсын хоорондын улс төрийн итгэлцэл харилцааг бэхжүүлэх алхам бол. За цаашлаад энэ удаагийн айлчлалын үеэр бол өмнө хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хооронд хилцэн тохирсон худалдааны бараа эргэлтийн хэмжээг 20 тэрбум Америк долларт хүрэх амлалтыг бол дахин нотолсон. За мэдээж худалдааны асуудлыг эргээд хэдүүлээ арай дэлгэрэнгүй болгоод ярих нь зөв баг. За цаашлаад мэдээж манайхны хувьд олон жилийн туршид яригддаг бүгд найрамдах Хятад улстай хийдэг худалдаанд тулгамддаг асуудал бол худалдааны бүтцийг төрөлжүүлэх асуудал байдаг. За энэ дээр манай Ташаравдан судлаач бол илүү дэлгэрэнгүй тоо мэдээллүүдийг өгөх болов гэж бодож байна. За цаашлаад одоо үндсэндээ дэд үтсийн бүтээн байгуулалтын асуудал, ногоо эрчим хүчний асуудал, за зарим салбарууд тамтай ажиллах асуудал. За хамгийн гол нь энэ оны хувьд бол олон талт тамтай ажиллагааны хувьд Монгол улсын хувьд түүхэн үйл явдал гэж тодорхойлогдож болох нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх одоо конвенцийн баг оролцогч талуудын 17 дугаар баг хурал Монгол улсад болно. За энэ арга хэмжээ гэдэг чинь олон арга хэмжээнд дээр бүгд найрамдах Хятад улсын хувьд идэвхтэй оролцсноо гэдгээ дахин нотолсон. За айлчлалын ерөнхий ач холбогдол үр дүн баг нэгтгэхэд үзэх юм бол хоёр талын хоорондын улс төрийн ойлголцлыг бэхжүүлэх тодтогч чадсан энэ удаагийн айлчлалын ерөнхий үр дүн байлаа гэж одоо хамгийн товчод өгж болох байх тийм. Тэр яг өргөжлөлөд Ташаравдан судлаач танаас асууя. Тэгэхээр саяын айлчлалаар инхүү хийгдсэн хилцээнүүдийн үр дүнд одоо ямар худалдаа хөрөнгө оруулалтыг бүтцийн тусгай төслүүдийг онцлон илүү хурцсах үйл ажиллагаа нь одоо өргөжих юм магадaltaй байгаа. Ер нь хоёр улсын харилцаа эдийн засаг худалдааны ямар салбарууд дээр голлон тогтож байгаа вэ? За манай улс бол яг цэвэр уулуурхайн экспорт тэр дундаа уулуурхайн түүхий эдийн экспорт төр түшгээс эдийн засагтай улс. Үүний нийт гадаад худалдааны эргэлтийн 80 гаруй нь одоо 86 орчим хувь статистик харахад бүгд найрамдах Хятад улстай хийж байгаа. Тэдгээрийн маань одоо дийлэнх нь буюу бас 80 гаруй хувь зөвхөн одоо кокс ч нь өрсөн. Сая Ваний гадаад иргэн сайдын
нөгөө айлчлалын үеэр одоо хилцэж байгаа 2 орны төрийн тэргүүнүүдийн тохирсон худалдааны эргэлтийг 20 тэрбум $. Хүргэх гэдэг. За энэ бол яг өнгөрсөн онд бол биелжих боломжтой байсан үзүүлэлт. Тэгэхээр 2026 онд бол хангалттай биелэх байх гэж үзэж байгаа. За өнгөрсөн онд бол манайх одоо 90 сая орчим тонн үрс экспортлсон зөвхөн Бүгд найрамд Хятад улс руу. Дараачийн хамгийн том нь бол одоо Швейцар руу хийж байгаа алтны экспорт байгаа даа шүү дээ. Тэгэхдээ юу яаж байгаа? Төрөлжүүлэх, солонгоруулах гэдэг хоёр ойлголт байгаад байгаа. За төрөлжүүлэх гэдэг маань илүү уулуурхаан бүтээгдэхүүнээ илүү төрөлжүүлэх, олон одоо бүтээгдэхүүн гаргах гэдэг ойлголт. Солонгоруулах гэдэг маань болохоор уулуурхаан бус экспорт, олон төрлийн бүтээгдэхүүн гадагшаа гарах, борлуулах, экспортлох. Ялангуяа Бүгд найрамдах Хятад улс руу гаргах асуудал байгаа. Тэгэхээр нэр томьёоны хувьд бас ийм зааг ялгаатай ойлголтууд байгаад байгаа. За 20 тэрбум гэдэг одоо яриа хэлцээр үг хэлцэл бол 2022 оноос эхлэлтэй. Тэгэхээр үүнийг одоо тухайн үед бол 5 жилийн дотор хүргэнэ гэдэг одоо санал манай гадаад харилцааны яамнаас явж исэн боловч яг тэн талаас санал оруулаад хугацаа заагаагүй ойрын жилүүдэд гэж оруулсан байгаа. Тэгэхээр одоо манахаас хүсэж байгаа хүсэл бол 27 онд багтаад энийг 20 тэрбум $. Түргэнэ гэдэг зорилт байгаа. Тэгэхээр энийг одоо ямар ч байсан 1 жилийн өмнө 26 онд бид нэр биелүүлэх шаардлагатай гэж үзэж байна. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр энэ та бүхэн мэдж байгаа. За гадаад харилцааны сайд нарын одоо харилцан айлчлалын дараа бол төрийн тэргүүнэрийн айлчлал одоо явдаг. Ийм юм бичгтэйгүй зарчим байдгийг нэмд байгаа хүмүүс мэдж байгаа баха. Тэгээд харж байхад ер нь 2024 оноос хойш бол Монгол улсад Бүгд найрамд Хятад улсын дарга Си Жинпинг айлчлах тухай мэдээлэлүүд гараад байсан. Тэ магадгүй одоо зөвчлөлтөө дэмжих одоо энэ удаагийн 17 дугаар хурлын үеэр одоо Си Жинпинг дарга айлчлах магадлал Ван гадаад хэргийн сайд айлчилснаар илүү одоо бас өсөж байгаа гэж харж байна. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр саяхан одоо манайх одоо Хавиргын бомбын бүтээн байгуулалтын төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр одоо тендер зарласан. Энд одоо Бүгд найрамд Хятад улсын 9 компани оролцохоор хүсэлтээ өгсөн байгаа. Мөн одоо ганц мод гашуун сухатын бомб, түүний дараа Сэхэ шивээ хөрөнгийн бомб. Бомбын асуудлууд бас нэлээд яригдах байх. Тийм ээ. Тэгэхээр одоо аль болох Монголын талаас одоо удаашруулахгүйгээр энэ бомбын олон улсын байгууллага болон төсөл хөтөлбөр улсын төсөөс хийж байгаа хөрөнгө оруулалтаа зогсоохгүй цаашаа үргэлжлүүлэх гэдэг одоо хүсэлтийг одоо айлын талаас мэдээж өгж байгаа бах. Энэ төлөлийн одоо ямар нэгэн одоо бас харсан зүйл байгаа бах гэж бодож байгаа тийм ээ. За тэгээд уламжлалсаар манай бүс нутагт бол одоо энэ газрын чухал элементийн төлөөх өрсөлдөөн нэлийн эрчимтэй явж байгаа учраас энэ уулуурхаан бүтээгдэхүүний төрөлжилт гэдэг дээр илүү онцолж байгаа нэг зүйл нь газрын чухал элементийн хайгуул, ашиглалт, олборлолтын тухай одоо цаашдаа бас нарийн хилцээрүүд явах байхаа гэж харж байна. Тэгэхээр Хятадын гадаад хэргийн сайд Ваныг ирэх сургаар Монголын хэвлэл мэдээллүүд дээр ер нь одоо Ши Жинпинг ерөнхийлөгчийн дараа орох Хятадын гадаад бодлогыг тодорхойлох бас гол хүн гэх мэдээллүүд явснаас өөрөөр бол яг энэ үний талаарх бас нарийн одоо дэлгэрэнгүй мэдээллүүд нэг их гараагүй л харагдсан л та. Тэгэхээр ер нь гисэн хэрнээ одоо их л том хүн, том дипломат ч гэдэг л нэг юм тэмдэг нэр зүг яваад байгаа. Тэгэхээр мөнх оргил шинжээчээс асуумаар байна л да. Ваны ер нь яг ямар дипломат ч хүн юм бэ? Сүүлийн одоо хэдэн жил те энэ Хятадын гадаад хэргийн сайд гэсэн өндөр албан тушаалыг хашсан хүн шүү дээ олон жил. Тийм учраас ер нь энэ худалдааны дайны үеэрч дээрээс илүү тодорч гарч ирсэн болоо дэлхийд дахин. Тэгэхээр ер нь Ваны хэр ийм уран те дипломат ч юм бэ? Тэр тал дээр бол угаасаа марах асуудал байхгүй байх. Вангийн хувьд бол түрүүнд дурдсан 2013 оноос хойш Бүгд найрамд Хятад улсын гадаад хэргийн сайд хийж байгаа. Тэгээд нэг онцлог Вангийн хувьд нэг онцлог нь гадаад хэргийн сайдаас гадна Вангийн өөрөө Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн мөн төв хорооны гадаад хэргийн асуудал хариуцсан хорооны дарга гэж явж байгаа. Энэ онцлогтой. Тэр гадаад хэргийн хороо нь болохоор Хятадын гадаад бодлогыг хэрэгжилтийг хяндаг, мөн тодорхойлдог тийм нэгжтэй намын том бүтц байгаа тийм. Тэрийг дараалдаг. Нөгөө талдаа болохоор гадаад хэргийн яам буюу одоо намаас тодорхойлсон тэр бодлогыг хэрэгжүүлдэг, олон улсад хүргэдэг, тайлбарладаг тэр чигүүрийн мөн
Ванги ахалж байгаа тийм. Тэрүүгээр маш онцлогтой. Хоёрдугаарт нь Ванги бол 13 оноос гэдэг нь бас нэг талаасаа Хятадын одоо хамгийн том одоо өнөөдөр язгуур эрх ашиг нь болсон төслүүд Бусба зам, за Шанхай хамт ажиллагааны байгууллага, за тэгээ Хятадын одоо эмзэг гэх үү те тайваны асуудал, Шинжао угарын асуудал гэдэг эдгээр дандаа бодлогын тодорхойлж байр суурийг нь өөрөө Ванги илэрхийлж хэрэгжүүлж ирсэн тийм дипломат ч юм байгаа. Тэгээд мөн түнчлэн түүний намтраас харахад бол Японоос элчин сайдаар ажиллаж ирсэн. Мөн тайваны асуудлыг бас илүү ойрхон хариуцж ажиллаж ирсэн гэдгээрээ одоо зүүн хойд Аз, зүүн Аз чиглэлдүүд нэлээд мэрэгжсэн тийм албан тушаалтай улс төрж байгаа. Тэгэхээр таны сая хэлсэн 3 албан тушаалыг хашиж байгаа орчин үеийн Хятадын түүхэнд бас одоо анхны ийм гадаад иргэн сайд гэж бас мэдээллийг бол харсан. Тэгэхээр хэвлэлийн төлөөлөгч Нямдагаас асуумаар одоо бол угаасаа дэлхийн даяар ер нь хүйтэн дайнаас хойш хамгийн хүйтэн, дай мөргөлдөн ихтэй цаг үе геополитикийн сорилт ихтэй цаг үед бид бүх амьдарч байна л та. Ялангуяа манай хоёр хөрш орны хувьд. Тэгэхээр энэ цаг үед Монгол улсын баримталж байгаа ер нь гадаад бодлого, нэг ялангуяа Хятад дахь чиглэлийн талаар та бас дэлгэрэнгүй мэдээллийг нь олон нийт танилцуулаач. Бингийн үг гэж байна. Тийм, тэгэхээр та сая тодорхойлж хэллээ. Үндсэндээ бол манайд за шинжээч судлаачдын тооцоолж байгаа олон улсын харилцаанд бол одоо парадигм шилжилт гэж байна. Системийн шинжтэй өөрчлөлт гэж байна. За нэг олон улсын харилцааны хүчний төв туйл гэдэг зүйл өөрөө бол шилжиж өөрчлөгдөж байна гэдэг ийм зүйлүүдийг бол бид нар бүгдээрээ л харж байна, анзаарч байна. За мэдээж энэ нөхцөл байдал донд энийг бол ганц Монгол гэж онцлохоос илүүтэйгээр дэлхийн нийтээрээ гэж ярих нь зөв баг. За олон жижиг орны хувьд бол гадаад бодлогын тодорхой сорилтуудтай учирч байгаа. Гэхдээ Монгол улсын хувьд ийм цаг үед ямар бодлогын үндсэн зарчмыг барьж байгаа вэ гэж. За бид нар бол өөрсдийн үндсэн хууль, гадаад бодлогын үзэл баримтлал, за үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдээ холбогдох эрх зүйн баримт бичгүүд дээрээ тулгуурлаад гадаад бодлогын өөрсдийнхөө чиглэлийг тодорхойлцсон. За чиглэл за мөн одоо тухайн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, арга механизмыг бол тодорхойлцсон юм улсаа. За мэдээж иргэдийн хувьд сүүлийн он жилүүдэд тодорхой одоо мэдээж олон хүн бол анзаарж байгаа бах. Гадаад харилцаа бол үндсэндээ сүүлийн 30 жил. За ер нь орчин цагийн Монголын төвөнд байгаагүй хамгийн идэвхтэй ийм төлөв байдал байгаад байна. За Монгол руу чиглэж ирдэг айлчлалуудын давтамж нэмэгдсэн, Монгол улсаас хэлийн чанд руу чиглэсэн айлчлалуудын давтамж гэсэн нэмэгдсэн. Тэгэхээр яг таны саяны хэлдэг олон улсын харилцаанд өргөж байгаа геополитикийн шинжтэй зөрчил сөргөлдөөн гэдэг зүйлтэй чинь одоо энэ гадаад бодлого идэвхжээд гадаад харилцаа идэвхжээд байгаа нь өөрөө шууд хамааралтай юм а гэдгийг би өөрөө онцломоор байна. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар гадаад харилцаа бол хэн нэгэн хувь хүний өнгө үзэмжээр, хэн нэгэн хувь хүний сонголтоор айлчлалын давтамж нэмэгдээд гадаад харилцаа идэвхжээд байгаа зүйл бол биш. Энэ бол яг одоо үүсэж байгаа олон улсын харилцааны зөрчил сөргөлдөөнтэй магадгүй үл ойлголцолтой ийм нөхцөл байдал донд Монгол улсын өмнө тулгамдж байгаа шаардлага гэж би бол хэлэх гээд. Яагаад тэгэхээр бид нар гадаад бодлогын хувьд илүү идэвхтэй авах шаардлага геополитикийн сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр бий болсон гэж хамгийн товчхонд. Тэгвэл бид нар гадаад бодлогын хувьд илүү идэвхтэй байгаа. Жишээлбэл сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсын ерөнхийлөгч Төв Азийн 5 оронд өндөр дээд түвшний төрийн айлчлалыг хэрэгжүүлж дууслаа. Ерөөсөө 3 жилийн цикл дотор. Төв Азид стратегийн түнштэй боллоо, 2 иж бүрийн түнштэй боллоо. Зөв Европт 2 иж бүрийн түнштэй боллоо. Европт 2 стратегийн түнш шинээр нэмэгдлээ гэх мэт. За 3 стратегийн түнш шинээр нэмэгдлээ гэх мэт. Ийм бодит агц бидний яг одоо ингэ нүдэн дээр гараал байна л да. Энэ бүхэн өөрөө юу хэлээд байна гэхээр бид нар гадаад бодлогын хувьд нөгөө нэг үндсэн зарчим гэж байгаа. Нээлттэй инхийг эрхэмсэн олон талхурт гадаад бодлого илүү идэвхтэйгээр баримтлах шаардлага үүссэн гэсэн. Бид нар гадаад бодлогын зарчмаас ухраад байгаа зүйл бол биш. За түүнтэй нэг адилаар бидний гадаад бодлогын чиглэл өөрчлөгдөд байгаа зүйл биш. Бид нар улсын хурлаас баталсан гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр их хөрштөөгөө тэнцвэртэй харилцаа гэж заасан. Энэ бол Монгол улсын хувьд одоо үндсэндээ зарчмын хувьд ямар ч цаг үед хэвээрээ байгаа зүйл. Тэр утгаараа харах юм бол таны асуулт руу ороход Монгол улс бүгд найрамдах Хятад улс руу чиглэсэн бодлогын байр суурь огт өөрчлөгдөөгүй. Бүгд найрамдах Хятад улс бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэвээрээ байгаа. Мэдээж энэ хүрээндээ тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэвээрээ байгаа. Мэдээж энэ хүрээндээ Монгол улсын хувьд бол бүгд найрамдах Хятад улстай урд өмнөхөөс илүү идэвхтэй харилцаагаа идэвхжүүлэх шаардлага бол бусад чиглэлүүдтэйгээ адилхан үүсэж байгаа. За тэр ч хүрээнд сүүлийн жилүүдэд харилцаанд бол хэд хэдэн томоохон ахицууд гарч байна. За томоохон өнгөрсөн онд гэхэд Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах Хятад улсад ажлын айлчлал хийсэн байж байгаа жишээтэй. За өөр өндөр дээд түвшний айлчлалуудын тоог нэг үрчлэн дурдах юм бол бас нэлээд цаг авах бах.
Тэгэхээр ямар ч байсан бидний ойлгох ёстой зүйл бол бүгд найрамдах Хятад ард улс Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байгаа. Бүгд найрамдах Хятад ард улстай энэ экзектэй цаг үед илүү идэвхтэй урд өмнө хөсөж илүү идэвхтэй харилцахын бодлогыг бол баримталж байгаа гэж харж байна. За мэдээж ийм үед бид нар энэ зөрчил сөргөлдөөнтэй дэлхийн ертөнцийн дунд гэх юм уу таны тодорхойлсноор одоо геополитикийн сөргөлдөөнтэй байгаа энэ үед бол гадаад бодлогын үндсэн зарчим буюу энхийг эрхэмлэх зарчим дээрээ тулгуурлаж за бүс нутгийн улс орнуудын хооронд за дэлхийн томоохон их гүрнүүдийн хооронд аль болох асуудлыг эв зүгээр шийдвэрлэх ёстой гэдэг зарчим дээр юм адил хатуу зогсож байгаа тийм. Тэгэхээр ташаравтын судлаач сая хэлсэнчлэн яг энэ дэлхий дээр өрнөж байгаа одоо сөргөлдөөний нэг болох Америкийн нэгдсэн улс Ираны дэ өнөө өглөөхөн бас хоорондоо инхийн гэрээ байгуулад гал яг зогсож байх шиг байна. Одоо сайн мэдээ гэж мэдээж бид хүлээж аваа. Тэгэхээр яг энэ мэдээ гарсан даруйд дэлхийн одоо газрын тосны яг гол хэлхээс те гол цөм болоод байгаа ормосын хоолой дахин нэгднэ гэсэн бас мэдээ гарч байна. Тэгэхээр ормосын хоолой нэгдэх сургаар дэлхийд даяар нефтийн үн ханшинтчсан нэлийн хэлбэлцэл өрнж авах шиг байна л да. Тэгвэл энэ хятад за тэгвэл хятад хэрхэн нөлөөлөд эргээд энэ Монголд бас тодорхой хэмжээнд ер нь яаж нөлөөлж байгааг би энэ урсгал. За өнгөрсөн сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах ард улсад айлчилсан. Тэр үеэр бол ерөнхийдөө үндсэн гол тохиролцсон асуудал нь юу вэ гэхээр Иран руу болон Израиль руу аль алин шахалт үзүүлээ. Энэ ормосын хоолойн хямралыг одоо бас нэлийн намжаа гэдэг харилцан ойлголцол төрсний үр дүн өнөөдөр гарч байна л дээ. За тэгээ сүүлийн хэд хоног бол Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг бол илж тодор ерөнхийлөгч Дональд Трамп шүүмжилсэн одоо зарим талаараа одоо сүрдүүлсэн ч юм уу эстэй жиргэнүүдийг өөрийнхөө нөгөө сувг дээр төрж сошиал дээр хийгээд ер нь бас цаагуурн дипломат байгууллагууд ажиллаж л байгаа. За бүгд найрамдах ард улсын талаас ч гэсэн энд бол одоо бас зүгээр суугаагүй. Үүнд бас хувь нэмрээ оруулсан аюулгүй зөвлөлийн бүхэл улсууд байгаа. Үүний үр дүнд өнөөгөл ямар ч байсан харилцаа ойлголцоод ормоцын хоолойг нээхэр боллоо. Энэ бол аль алинд дэлхийн нийтээр бүгдд л ашигтай хувилбар болж байгаа. За яг өндөө бол бүгд найрамдах ард улсын дотоодын нөөц одоо 6 сарын нөөцтэй гэдэг нь энэ удаагийн хямралаар бараг батлагдлаа шүү дээ. Тийм учраас энэ 6 сарын нөөцтэй талдаа орохоос өмнө энэ асуудал шийдэгдэж байгаа. Манай бас ч гэсэн гал алдахын нефтийн бүтээгдэхүүний үн хөөрөгдөхгүй байх тал дээр ч гэсэн манай хоёр хөрш бол ялангуяа нэлийн сайн хоёр хөрштэйгээ манай улс хамтран сайн ажиллалаа. Хятадын зүгээс ч гэсэн манайд бас шатах туслах материалуудыг нийлүүлчихсэн. Энэ бол одоо бүгдэд л хожоотой. Манай бүс нутагт энэ эдийн засагт ялангуяа манай улсын нөгөө гаднаас хамааралтай байдал инфляцид засгийн газраас одоо тогтоосон одоо инфляцийг нэг оронтой тоонд барихын зорилт бол энэ онд бүрэн хэрэгжих боломжтой болсон гэж үзэж байгаа. За Ираны асуудлыг одоо шууд бид хэлэхэд бас арай эрт байна. 7 хоногийн дараа илүү дэлгэрэнгүй тоо баримтайгаар ярилцах нь зөв баг. Түрүүн бас мөнхөргөл судлаачаас асуусан асуултан дээр би бас нэмэлт тайлбар хэлчихье гэж бодож байна. За Ваньи гэдэг хүнийг одоо бас бүгд найрамдах Хятад ард улс болон олон улсад юу гэж үздэг вэ гэхээр орчин цагийн 21-р зууны Зhou Enlai гэж үздэг юм аа. Zhou Enlai гэдэг хүн бол одоо Мао Цзэдуны засаглалын үед ялангуяа тэр социалист орнуудтай болон баруунтай Хятадыг ойртуулах хилцэл хийх бүгд найрамдах Хятад ард улсыг олон улсад хүлээн зөвшөөрөхөд уран нарийн арга хэрэгэлсэн ийм хүн байгаад байгаа. За ер нь бол бид Хятадын тухай ярихдаа 3 удирдагчийн Монголоос бусад улсууд дээр яг орчин үеийн Хятадыг ярихдаа 3 удирдагчийн үйл хөдлөлийг судалдаг. Нэгдүгээрт мэдээж одоо бүгд найрамдах ард улсын дарга Си Жинпин даргын үйл хөдлөл тийм ээ. Одоо тэр зангиагаас засаж байгаа байтал алхаа гişгэ хүртэл нарийн судлал. Хоёрдугаарт Ван Хунин гэж хүн байгаа. За энэ хүн бол бүр хар бага наснаас 35 наснаас хойш Хятад мөрөөдөл гэдэг номыг бичснээс хойш одоо Зинзэмний үед одоо тодорсон ийм стратегч байна. За Ван Хунинийг юу гэж үздэг вэ гэхээр 99 онд Зинзэмийн дарга Билл Клинтон хоёр уулзаад ярихад бол одоо Америкт Самуэл Хантингтон байна, Хятадд Ван Хунин байна гэж. Орчин үеийн Хятадын одоо бүх энэ идеологи үзэл санаа 3 удирдагчийн Зинзэмийн, Хужин Тао, Ши Жинпиний гол 3 удирдагчийн идеологи үзэл санааг одоо бичиж онлайн төвшөнд бэлтгэсэн хүн байна. Хоёрдугаарт бол энэ Ван Хунин гэж энэ хүн Ваньи Ваньи гэж одоо хүн байна. Тэгэхээр энэ 3 хүний үйл хөдлөлийг хардаг орчин үеийн одоо сүнзч гэж хэлэгддэг
Жовын лагийн дараа ийм байгаа. Тэгэхээр Ваньи дарга бол одоо Бүгд найрамдах хятад улсын улс төрийн товчооны 20 гаруй гишүүний нэг байна. Тэгээ 25 гишүүний нэг байна. Ваньи бол одоо 3 дахь удаага сонгогдсон Төв орооны байнгын орооны 7 гишүүний нэг байгаад байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн яг аль биесээр харьж байгаа албан тушааллаас гадна энэ өөрийнх нь одоо бие хүнийх нь бүрдүүлсэн идеолог одоо нэр хүнд үн цэн гэдэг зүйл бол одоо их гурвал гэдэг хэмжээнд очиж олон улсын түвшинд яригддаг ийм хүмүүсийн нэг байгаа шүү л гэж хэлмээр. Тэгэхээр ер нь энэ олон улсад өрнөж байгаа үйл явдлуудын талаарх бас нэгэн хэлэлцүүлгийг би Хүмүүлийн ухааны их сургуулийн багш доктор Мягмард Орчтой ярилцж явах үед хэлжсэн л да. Одоо ер нь олон улсад өрнөж байгаа үйл явдал одоо юу гэдгийг Америк нэгдсэн улс Ираны дан яг ойрхон доорнод өрнөж байгаа үйл явдал биш үү? Дэлхийн нийтэд нөлөөлсөн ийм үйл явдал болж байна. Тэгэхээр мөнх оргил шинжээч би таны яг энэ Think Монгол Think Tank дээр бичсэн, сайт дээр бичсэн байгаа энэ мэдээллийг харж байна л Иран төгсөн цохол түүнээс гарах үр дагавар гэдэг. Монгол бас сорилтуудыг авчирч болцшгүй байна гэсэн ийм агуулгатай өгүүлэл байна. Тэгэхээр энэ талаараас танаас дэлгэрүүлж одоо ижлэхэн асуултыг асуумаар байна. Ер нь энэ Ираны дан олон улсад өрнөж байгаа одоо энэ үйл явдлууд манай улсад хятад нөлөөлснөөрөө эргээд манай улсад ер нь дам яаж нөлөөлөх юм бэ? Ямар эрсдлүүд байгаа юм бэ? Яг би бол өөрөө эдийн засагч бол биш. Гэхдээ яг хятад дээр бол манай эдийн засгийн харилцаа хамгийн том нөлөөжин дардаг. Тэр утгаараа ойрхон орнуудын тогтвортой байдал нь хятадын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд нөлөөлнө. Тэгэхээр тэр утгаараа манай хөрш хятадын эдийн засаг үзүүлэлтүүд нь эерэг. Тэгээд тогтвортой байх юм бол манахаас авах экспортын бүтээгдэхүүнүүд эргээд манайх руу нийлүүлэх одоо бусад бараа үйлчилгээ бараа бүтээгдэхүүн үн ханш одоо бас арай тогтвортой байна гэдэг л юу дүр зураг харагдаж байна. Яг олон улсын харилцааны хувьд бол мөн адил том хөшүүд Америк, Хятад, Орос ч юм уу ингээд манай бүс нутгийн том орнуудын харилцаа, улс төрийн харилцаа доктортой. Тэгээд урагштай хамтын ажиллагаанууд нь ингээд өргөжөөд явах тусмал манай Монгол улс, манай гадаад бодлогод бол эерэг нөлөөтэй л гэж харагдаж байна. Энэ удаагийн Ваньигийн айлчлал ер нь яг одоо Дональд Трамп, Путин хоёр хятадд айлчилсан гэдэг шиг мэдээж хэрэг дэлхийд дахинд одоо юу гэдгийг тодорхой үр дүн бол ийм үр дүн гарна гэсэн хүлээлт бол бидэнд байхгүй шүү дээ. Гэхдээ Ваньигийн айлчлал ер нь манай энэ бүс нутгийн аюулгүй байдал, их тайван геополитикт хэр эерэг нөлөөтэй байна гэж та харж байгаа вэ? Сая түрүүний хэлсэн одоо байр суурьтай бас нэг байна. Ваньи ирснээр Монгол улсын одоо тэргүүлэх чиглэл буюу Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх энэ бодлого тэргүүлэх бодлого бол одоо хэрэгжиж байна. Хоёр улсын харилцаа бол улс төрийн хүрээнд одоо эерэг урамсгалтай байна гэж харж болохоор байна. Тэгээд мөн түрүүн дурдсанчлан одоо Ши Жинпин дарга ажиллах ч юм уу альва Ши Жинпин даргын айлчлалын хийгдэх үед бол Ваньи наан ирж байгаа асуудлуудыг зэгцлээд одоо урьдчилсан бэлтгэл ажлыг хийдэг тэр утгаараа харилцаа бол өсөн хөгжиж байна. Улс төрийн харилцаа бол сайн байна л гэж харагдаж байна. Нямдаваад нас та сая ер нь гадаад харилцаа одоо энэ сорилтуудыг дагаад угаас эрчимжиж байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ер нь энэ жил одоо цааш одоо ер нь энэ засаг байгаа үед баццэг сайдын үед хэр их айлчлал цааш хийх юм ер нь төлөвтэй байгаа. Одоогоор мэдээж хэрэг зарим төлөвлөгөө нь бол гараагүй л байгаа байх. Гэтэ ер нь айлчлалууд хэр их байгаа ирэх очих. За яг зүгээр айлчлалын давтамж нэмэгдсэн гэдэг. Ер нь цар тахлаас хойш 23, 24, 25 гэсэн 3 жилийн хугацаанд бол айлчлалын давтамж бид нэг жилийн дунджаар аваад үзэх юм бол төрийн тэргүүний түвшинд жилд нэг 15-20 айлчлал хэрэгждэг болчиход байгаа юм. Сүүлийн 3 жилийн ерөнхий дунд. За гадаад харилцааны сайдын түвшинд бас нэг тэр багцааных. За ерөнхий сайд болон одоо улсын хурлын дарга буюу парламентын даргын түвшинд бас нэг жилд нэг 5-10 ч юм уу. За үндсэндээ жилд нэг өндөр дээд түвшний гэж тооцогддог буюу ерөнхийлөгч ерөнхий сайд улсын хурлын дарга гадаад харилцааны сайдын түвшинд үндсэндээ 40-50 айлчлалыг бол бид нэр хэрэгжүүлдэг болцсон. За энд бол төрийн айлчлал, албан ёсны айлчлал, ажлын айлчлал бол орж байгаа, багтж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд зүгээр манай гадаад харилцаанд гарсан нэг бодит тархиц бол өнгөрсөн он жилүүтэй харьцуулахад гадаад харилцааны одоо үйл ажиллагаа, гадаад арга хэмжээний урсгал гэж нэг зүйл байгаа. Тэр урсгал гэдэг дээр бол бид нар өмнөх он жилүүдэд гадагшаа чиглэсэн айлчлалын давтамж их өндөр, Монгол улс руу чиглэсэн айлчлалын давтамж их тийм
бага. За харьцуулж үзэх юм бол нэг 70-30 гэсэн харьцаатай ч юм уу тийм байсан. За сүүлийн жилүүдэд бол энийг бол 50-50 болгож эхэлсэн. За дээрэс нь олон улсын одоо олон талд хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын манлайлал бол онцгой нэмэгдсэн гэдгийг дурдах нь зүйтэй. За мэдээж одоо төлөвлөгдсөн айлчлалуудын хүрээнд бол за одоо иргэд ч гэсэн ерөнхийдөө анзаарж байгаа бох шинжээч судлаачид мэдж байгаа бох айлчлалыг бол зарлагдах хүртэл яг тэрийг гэж бол ярих боломж бол мэдээж байхгүй. Гэхдээ айлчлалын давтамж бол үндсэндээ өндөр байна гэж. Гэхдээ айлчлал хийнэ гэдэг өөрөө нэг асуудал. Харилцаа шин төвшөнд гарч тухайн айлчлалаас бодит үр дүн гаргахад илүү ач холбогдох хэрэгтэй. За бид нар одоо магадгүй хэд тооны араас хөөцөлдөхгүй байхад бол одоо тодорхой хэмжээнд анхаарч байгаа. Яагаад би ингэж хэлээд байна гэхээр мэдээж энэ айлчлал гэдэг зүйл давтамж нэмэгдэж байгаатай зэрэгцээд нэг асуудал гарч ирнэ. Тэрний үгээр энэ айлчлал гэдэг зүйлийг бид нэр хийснээрээ тооны араас хөөцөлтөд эхлэх үедээ гэдэг. За мэдээж чанарын үзүүлэлт чухал. Айлчлал үр дүнтэй байх хэрэгтэй. Тийм учраас миний сая хэлсэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд хэрэгжсэн магадгүй одоо өндөр дээд түвшний нийт айлчлалуудын тоог гарах юм бол 100 авах гэдэг шүү дээ. 3 жилийн хугацаанд гэдэг маань үндсэндээ 1000 өдрийн хугацаанд хэрэгжсэн айлчлалын тоо 100 авах гэдэг өндөр дээд түвшин. Энэ айлчлалуудын мөрөөр хэрэгжүүлэх ажил гэдэг асуудал дээр бол одоо гадаад харилцааны амын зүгээс онцгой анхаарч байгаа. Өмнөх айлчлалууд дээр хилцсэн тохирсон зүйлүүд байдаг. За мэдээж төр засгийн газрын хувьд ямар нэгэн байдлаар гадаад харилцааны одоо бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй болохоос биш иргэд аж ахуйн нэгж болгоны хамтын ажиллагаанд оролцоод авах боломжгүй. Гэхдээ таатай улс төрийн үндэс суурийг нь бүрдүүлсэн. За цаашлаад айлчлалын үеэр яригдсан хилцсэн асуудлуудыг яаж бодит үр дүнд хүргэх вэ гэдэг асуудалд нь анхаарч байгаа. За мэдээж энэ жилийн хувьд бол бид нар хэд хэдэн томоохон хүлээлттэй байгаа. За ерөнхийлөгчийн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн айлчлалуудын явцад за бусад төвшөнд хэрэгжсэн айлчлалын явцад бол Монгол улсын хувьд бол тодорхой улс орнууд за дэлхийн зарим нөлөөлөхөй удирдагчдад бол одоо Монгол улсад айлчлах урилгыг өгсөн. За зарим улс орны удирдагчид бол Монгол улсад ойрын хугацаанд таатай хугацаанд айлчлаа гэдгээ бол илэрхийлсэн байгаа. Тэгэхээр онд ус хүртэл хугацаанд бол хэд хэдэн томоохон өндөр дэд түвшний айлчлал Монгол улс руу чиглэж ирэн за хэлийн чанд руу чиглэсэн томоохон айлчлалууд гэсэн явагдана гэдэг хүлээлттэй байж болно. За биднэрт ил байгаа тодорхой мэдээллээр бол энэ жилийн хувьд биднийг хүлээж байгаа хэд хэдэн том олон талт арга хэмжээ байна. За тэр нь одоо үндсэндээ одоо ярилцлага хийснээс хойш хэд хэдэн удаа дурддаглаа. Уур амьсгалын цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн оролцогч талуудын 17 дугаар баг гурал гэдэг арга хэмжээ. За иргэд бол энэ хүрээнд бас тодорхой мэдээлэлтэй байгаа байх. За гэхдээ энэ бол бас Монгол улсын хувьд өмнө авж байгаагүй юм том хэмжээний конвенцийн оролцогч талуудын арга хэмжээ зохион байгуулж байгаа гэдэг дээр бас иргэд одоо тодорхой хэмжээнд ойлголттой хүлээлттэй байгаасаа гэдгийг бол бас энэ ташрамд хэлчихмээр байна. За түүнээс гадна өнгөрсөн онцлогдод Монгол улсын хувьд бол зарим тохиолдолд бол феминист чигээр хэмжээтэй гадаад бодлогоч гэж тодорхойлоод байгаа. Эмэгтэйчүүдийн одоо чиглэлээр эмэгтэйчүүдийн оролцоог хангасан ийм олон талт арга хэмжээнүүдийг бол сүүлийн онцлогдод за эмэгтэй ихэнх сахиулагчтай уулзалт, эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт, за эмэгтэй дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, за тэгээд эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт гэдэг ийм 4 жил дараалсан том арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Энэ жил бол 5 дахь нь буюу дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулах юм хүлээлттэй байна. Тэгэхээр энд хоёр том олон талт арга хэмжээ түүнийг дагсан одоо зочид гिचэд за түүнийг дагсан магадгүй хоёр талт харилцаанд бодит тагц болох үс уулзалт арга хэмжээнүүдийг бол бид нар энэ жилийн хувьд бол гадаад харилцааны салбараас хүлээж болж байна. За мэдээж хэдийгээр яг тодорхой одоо тов мэдээллийн яг нарийн тодорхой өгж болохгүй ч гэсэн за өнгөрсөн он жилүүдтэй нэг адилаар айлчлалын давтамж бол өндөр байна гэсэн ийм хүлээлтийг бид нар тавьж болно гэсэн. Таны хариултаас үндэслээд мөнх оргил шинжээч танаас сая хөндлөнгийн шинжээч гэдэг утгаар тий. Өчигдөр бас Баттдаг сайдын орсон нэг телевизийн ярилцлагыг би өнөө өглөөхөн давтаад үзчихлээ л та. Тэгэхээр манай хойд төвшин гадаад хэргийн сайд Сэргээл Авраг болон урт төвш гадаад хэргийн сайд Моны нартай ахуулсан зураг байсан. Өөрөө бол хэлжсэн. Би бол энэ хоёр хүний бараг хүүхдүүдтэй чацсан хүн гэдэг. За тэгээ мэдээч сүүлийн жилүүдэд бол Баттдаг сайдын одоо энэ сүүлийн айлчлалуудыг ч гэсэн дагаад түүний нэр хүнд Монголын гадаад бодлогыг бас хэрхэн дэлхийд таниулж ийн гэдэг одоо имиж дүр имиж нь бас их өсөж штэ. Тэгэхээр энэ ер нь бол хэр одоо юу гэдгийг бодиттой яг манай гадаад бодлого тодорхой хэмжээнд тийм нөлөөлөх үйц танд харагдаж байгаа юу? Ер нь Баттдаг сайд ийм феминист те гадаад бодлого явуулж байгаа нь ер нь бусад дэлхийн улс орнуудын магадгүй гадаад иргэн сайд нарыг та мэдж байгаа бол хэр бас эерэг үр дүн авч ирдэг вэ? Ямар дүр зурагтай харагддаг вэ? Яг Баттдаг сайдын хувьд мэдээж хэрэг одоо бараг 4-5 жил тий гадаад хэргийн сайд хийж байна. Тэгээ энэ хугацаанд бол маш том ажлууд хийгдсэн. Тэгээ гадаад бодлогын хүрээнд дипломат ажил тий үйл ажиллагааны хүрээнд бол том акс дэвшүүд гарсан л гэж
хувьдаа үздэг. Ванги ч юм уу Лавров гэдэг том хоёр хөршийн маань одоо гадаад хэргийн сайдтай харьцуулах юм бол одоо өвөрмөцтэй Монголыг таниулахад, Монголыг бусдын нүдэнд өртөхөд Батцэг сайдын өөрийнх нь яг тэр имиж тэр одоо эмэгтэй албан тушаалтан тий сайд гэдэг нь бол үргэлжлэл ерөөхдөө эргээр нөлөөлдөг байх гэж бодож байна. Монгол улсыг сурталчлах, таниулах тий тэр классаа бол тэгэд мөн сая дурдж байгаа маш олон одоо тийм эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон улсын арга хэмжээ олон талтай механизмуудад одоо идэвхтэй Монгол улс оролцсон арга хэмжээний зохион байгуулсан. Тэр утгаараа ч гэсэн Монгол улсын одоо олон улс дахь нэр хүндийг өсгөх тэгээд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ч гэсэн Батцэг сайдын хувьд бол одоо хангалттай тий сайн ажилласан гэж хардаг. Ташаалтан судлаачнаас эргээд Хятадын гадаад хэргийн сайд Ваныгийн Монголд ажилттай холбогдуулсан асуулт асууж ирлээ тий. Ялцчгүй Хятад Америк гэдээ ярихаар дэлхийн дахны асуудлууд ингээ ороод ирж байна. Тэгэхээр ер нь Монгол Хятадын харилцааны чиглэлд ирэх за магадгүй 1-3 за 5 жил ер нь ойрын хугацаанд 1-3 жил ямар одоо тийм эрс өөрчлөлтүүд гарах боломжтой гэж таарж байгаа тийм потенциал байгаа вэ? За ерөөсөө манай дээр айгүй тодорхой. Нэгдүгээр чинь нөгөө хүлээгдэж байгаа бомбын бүтээн байгуулалтууд. Ганц мод гашуун сухад бомбын бүтээн байгуулалт амжилттай явахгүй. Сэхэ шивээ өрөн дээр одоо тэр цаашаага Хятадын тал Гансуугийн коридор руу одоо өөрсдийнхөө яг бомбтоос 1-2 км гаруй байгаа тэр бомбтой холбох уу, энэ дэр бүтээн байгуулалтын ажил явах уу. Тэгээ манай EDB дээр байгаа одоо 3 бомбын асуудал байгаад байгаа шүү дээ. Орос дээр байгаа нэг бомб, булганы бомб бол хавиргын бомбынхаа холболтыг хийх үү. За зүүн талд бол жишээлбэл одоо жилийн мужи гэхэд 20 сая тонн эрчим хүчний нүүрсийн дутагдaltaй байгаа. Бичгтийн бомбын зардал төмөр, геоны төмөр зам ирсэн байгаа. Одоо ингэ бэлэн холбоход бэлэн. Эдгээр бомбтуудаа Монгол улс холбох эсхээс шалтгаалаад энэ манай экспортын гарц нэгдүгээр төрөлчгүй хоёрдугаар тоон хэмжээний хувьд өсөх үгүй гэдэг маань шийдэгдэнэ. За хоёрдугаар тийм газрын чухал элемент дээр манайх яг гол тоглогч байж чадахгүй гэдэг энэ асуудал. Ялангуяа одоо нэг тэнцвэртэй хоёр хөршийн болон одоо 3 дахь хөршүүдийнхээ хөрөнгө оруулалтыг хайгуулыг тэнцвэртэй оруулж ирж үйлдвэрлэл ашиглалтаа явуулж чадах эсгээс шалтгаалаад манай эдийн засаг хоёр хөрштэй 3 дахь хөршүүдтэйгээ ямар харилцаатай байх вэ гэдгээ шийдэгдэнэ. Энэ өөр бидэрт нэг тийм том хүзэр байхгүй. Хөдөө аж ахуй дээр бол одоо яриад идэг. Арай бид нар дутуу байна. Одоо технологийн хувьд ч юмны хувьд ч гэсэн. Тэгэд яадаг вэ гэхээр үндэсний баялаг хуримтлуулах тухай асуудал байгаад байна. Азийн орнууд бол жишээлбэл одоо хөдөө аж ахуйн экспорт, бөөний үйлдвэрлэл, дараа нь одоо аж үйлдвэрийн өсөлт, өндөр технологи гэсэн юм дараалалаар явдаг. Манад одоо үндэсний баялагаа яаж хуримтлуулах гээд байгаа нь хүртэл их тодорхойгүй шүү дээ. Манайх шиг хүн ам цөөтэй технологи муутай ийм улсад бол хүссэн өсөөгүй бид одоо ойрын 5 жилийн дотор тэр үндэсний баялаг буюу одоо бусад салбаруудаа зарцуулах мөнгөө эрхэн олдох вэ гэхээр уул уурхайн экспортоос өөр боломж байхгүй л шүү дээ. Ялангуяа хайгуудаас өөр. Тэр нөгөө манайх Дубай болно гэжсэн 8-аас 12 оны чинь гол ололт нь яасан гэхээр хайгуулаад нээсэн тэр хайгуулыг дагж орж ирсэн хөрөнгөөр манай одоо инх тайвныг гүүрнээс урших бүх барилга байгууламжууд тийм ээ орчин үеийн энэ шилэн барилгууд кофе шопууд нэгдсэн шүү дээ. Тэгэхээр энэ уул уурхай хайгуул дээр бид нар ямар бодлого барих юм? Хайгуулыг дан ганц одоо хуучин бол нүүрс алт гэсэн хитгэн бүтээгдэхүүн дээр явуулдаг байсан бол одоо энэ газрын чухал элемент рүү яах аргагүй орох. Энээс л бид нар шалтгаална. Дараагийн нэг зүйл нь юу гэхээр яг Вангийн гадаад хэргийн сайттай холбоотой энэ Батцэг сайд энэ хоёрын бас тийм ээ уулзалтуудтай холбоотой ер нь хитгэн тохиолдолд Хятадын одоо дүйн буюу TikTok, WeChat баядуу дээр Монгол вайрал болдог. Өдөр дунджаар баядуу дээр Монгол улсын тухай нэг 120-оос 300 мянган хайлтал хийж байгаа шүү дээ. 1.4 тэрбум хүн амттай улсад тэгэхээр Монголыг сонирхол маш бага байдаг байхгүй. Хэдхэн удаа өдөрт 10 саяас дээш өсөж ирсэн. Тэрний юу гэхээр манайхны 30 мянган хонь ковидын үеэр бэлгэлж явах үед 20 саяас дээшээ давсан байдаг. Ромын пап болон Макрон Монгол улсад айлчлах үеэр 10 саяас дээшээ давсан байдаг. За хоёр улсын ерөнхий сайд болон төрийн тэргүүнүүдээ айлчлалын үеэр нэг 5 саяас дээшээ давдаг. Одоо Вагийн гадаад хэргийн сайд өчигдөр айлчилснаар нэг 5 саяас дээшээ давж байна. Ер нь гол хилцлийн мэдээлэл ерөөсөө сонирхож байгаа зүйл алга. Батцэг сайдын ягаан дээлтэй
Вангийн сайдын гар ирж байгаа мэдээллүүд гарч байгаа байхгүй 5 саяас хандлтын давж байна. Гэхдээ хандлт ямар нэгэн байдлаар сайн байна гэдэг бол үр өгөөж өгдөг. Би одоо сүүлийн 10 жил одоо хятадтай ажиллаж байна. Яг сүүлийн 6 жил одоо гадаадын өргөн оруулалт худалдааны чиглэлээр ажиллаж байна. Монголын талаарх хайлт 500 мянгаас давах тусам Монголыг сонирхох бодит хөрөнгө оруулагчдын тоо хэмжээ 1.8% өсдөг. Ийм зүй тогтол байдаг. Тэгэхээр юу гэж юм бэ гэхээр 7 сар 8 сард наадмын үеэр Монголыг сонирхож ирэх хөрөнгө оруулагчдын тоо одоо 500 мянга тутамд 1.8% өснө. Тэдгээрийг бид нар энд авч үлдэх байх уу хөрөнгө оруулалтын бодит хилцэл хийх үгүй гэдэг бол жинхэнэ одоо манай засгийн газар болон бизнес эрхлэгчдийн л асуудал байдаг. Тэгэхээр одоо гадаадын иргэн харьяат одоо гайлын байгууллага болцоход хил дээрээс баг хүн буцаагаасаа гэсэн хүсэл байна. Тийм ээ. Тэгэхээр юу вэ гэхээр Хятад болон Азийн орнуудад жишээлбэл энэ айл нэг улсын айлчлалын нэгдүгээрт одоо тухайн улсын сошиал хандлт нь хэр байгаа, өгөөж нь хэр байгаа вэ гэдэг шиг ийм нарийн судалгааны ажлуудыг хийдэг дагнасан судалгааны think tank-уд байдаг. Нэг think tank бол нэг л асуудлаар дагнадаг. Мөн одоо намайг тэн сурч хахад гадаад дэд сайдаас дээш ирэмбийн харилцаа айлчлалуудын эдийн засаг худалдаанд оруулах үр өгөөжийн талаар одоо бүр судалдаг судалгааны ажил хичээлүүд ордог. Тэгэхээр бид нар энэ том асуудал ярихаас өмнө аюул жижиг. За Вангийн ирлээ Монголд яг Монголын талаар Хятадын сошиал одоо баядуу хайлтын систем дээр ямар асуудлаар илүү хайлт хийгдэж байна. Энэний өгөөж нь одоо жишээлбэл Монголыг яг сонирхоод орж ирээд манай виз мэдүүлээд энд орж ирээд уулзалт хийх энэ 7-оос дээш онох хүмүүсийн тоон хэдэр өсөх юм. Буцаагаад дэд сайдаас дээш төвшний айлчлалуудын эдийн засгийн үр өгөөж нь хэд байх юм гэдэг ийм наривчилсан судалгааны ажлууд руу манай судлаачид илүү орох ёстой гэж бодож байгаа. Тантай би бас өмнө Ши Жинпиний Дональд Трампын Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Хятад хийсэн айлчлалын талаар хоёул ярилцлага хийжсэн. Тэр үеэр та хэлжсэн шүү дээ. Орос Хятадын харилцаа буюу манай хоёр хөршийн харилцаа сайн байвал биднэрт ашигтай гэдэг. Тэгвэл Орос Хятадын эдийн засгийн харилцаа одоо ер нь ямар тэнцвэр дээр хадгалагдаж байгаа. Тэр нь бас манайд юу найлал талаас яаж нөхөж байгаа юм бэ? За яг ойрын өдрүүдэд караки хилцэл явж байна тийм ээ. Одоо караки гэдэг чинь нөгөө Төмөн голын нөгөө сав газрын санаачлаг гэж ба айл 98 оноос явсан. Яг караки орнууд гэхээр одоо манай байдаг зүүн хойд Азийн эдийн засгийн интеграц гэдэг Оросын алсад орнууд Хятадын зүүн хойд яг караки хилцлийн яг төвцөг нь бол Хятадын жилийн мужи байж байгаа шүү дээ тийм ээ. Хилцлүүд яг Монгол улсын газар нутаг дээр болж байна. Өмнөслөнгөс, хойслонгос ороод Оросын холбооны улс Хятадын тодорхой бүсэн Япон ороод ингээд энэ бүс нутгийн худалдааг Төмөн голын сав газрын энэ эдийн засгийн харилцааг хэрхэн сайжруулах вэ гэдэг. За Орос Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа бол угаасаа л яг тодорхой л байгаад байна. Нэг нь яг Монгол Хятадтай ижилхэн, нэг нь түүхийд экспортлогч, нөгөөх нь худалдан авагч. Гэхдээ илүү одоо Украины дайнаас хойш Хятад бол үн тогтоогч, худалдан авагч гэсэн байр суурь руу орчихсон. Тийм ээ? Дуртай үнээрээ авдаг болчихсон. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаад байгаа. Дээрээс нь энэ нөгөө нэг олон улсын хоригтой холбоотойгоор Оросын холбооны улс руу валют шилжих нөхцөл байдал их хүндрэлтэй байгаа учраас бартерын худалдаа нэлээд их давмгайлчихсан. Тийм ээ? Тэгэхээр улс төрийн утгаараа энэ хоёр улс хоорондоо сайн байгаад ив зүгөө олоод тийм ээ хоорондоо тохиролцоод байж ах нь манад илүү аюулгүй байдгаа гэдэг бол энэ цаг хугацааны шалгуур шүлтүүрээр нотлогдсон зүйл. Гэхдээ энэ хоёр улстай хэрхэн бизнесийн ашиг хонжоо, эдийн засаг худалдааны ашиг хонжоо олох вэ гэдэг бол бидний дотроо бодох ёстой, зарим талаар одоо ярих шаардлагагүй тийм ээ хийх ёстой асуудлууд байгаа. Тэр эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай манайхчус чөлөөт худалдааны тодорхой хилцэл хийгээ явж байна. Бүгд найрамд Хятад ард улстай ч гэсэн чөлөөт худалдааны бүрэн хилцээр хийдгүү маа гэхэд хэсэгчилсэн хилцээрийг ялангуяа уул уурхай худалдаан дээр бид хийх ёстой. Яагаад өнөөдөр Австрали, Индонезийн нүүрс давуу талтай байна гэхээр хоёрхан давуу талтай. Нэгдүгээрт эдгээр улсууд Хятадтай уул уурхай худалдааны хэсэгчилсэн чөлөөт худалдааны гэрээтэй учраас 15% татваргүй бүгд найрамд Хятад улс руу нүүрсээ нийлүүлж байгаа. Хоёрдугаарт логистикийн далаагаар тээвэрлж байгаа учраас хямд байсаар ирсэн. Гэхдээ 22 оноос хойш явсан тэр Ши Жинпиний даргын бүс нутгийн хөгжлийн зөрүүг арилгах бодлогын нөлөөгөөр илүүтэй Хятадын хийм болон аж үйлдвэрийн үйлдвэрүүд нь төвийн болон баруун хойд
нутгууд руугаа ирж байгаа. Гансуу руу, Ниншаа руу голдуу ирж байгаа учраас бидний хувьд одоо ингээ машинаар зөөдөг нүүрсний худалдаа одоохондоо ашигтай байдаг. Бодлого хэрхэн өөрчлөгдөхийг бид бас таашгүй байгаад байгаа. Тийм учраас бидний хувьд бол нэлээд бас уран харах хийж тийм ээ энэ дотоод нөгөө шилжил хөдөлгөөн, эдийн засгийн бодлого, бүс нутгийн хөгжлийн бодлогын хаашаа чиглэж байгааг нэлээд анхааралтай урьдчилж харж ажиллах шаардлагатай байгаа. Энэ хоёрын хийж байгаа худалдаанаас бол бидний суралцаадах зүйл байхгүй. Одоо хүсгэд улс төрийн харилцаанд яг өнөөгдөхшээ сайн байгаасаа л гэж залбирахаар хөр арга. Гэхдээ яг олон улсын худалдаа болон харилцаа судалдаг бидний хувьд бол энэ цаг үе маш сонирхолтой. Ирээдүйд 60 гараад 70 гараад 80 гараад ч юм уу одоо намтар номоо бичгээд тийм ээ бусад түүхэн хүмүүсийн хөрг номыг бичгээд бол энэ маш сонирхолтой цаг үед амьдарч байгаа. Эрэлт хэрэгцээтэй байна дээрээс нь тийм ээ. Хаанч очоод одоо хятадын асуудал, бүс нутгийн асуудлуудаар яг олон улсын судлаачид лекц илтгэл тавихад олон улсад ч гэсэн Монгол судлаачид эрэлт хэрэгцээтэй байх юм зах зээл үүсэж байна. Тэгэхээр маш сонирхолтой цаг үед бид нар амьдарч байна. Бид хойд төршийн талаар ярьснах сая Ши Жинпинг ерөнхийлөгч бүгд найрамд гарчсан Солонгос ард улсад айлчлаа. За түүнээс гадна Умард Солонгос болон Оросын албаны улсын төрийн өндөр албан тушаалтнууд саяхан Оросын албаны улсад бас аюулгүй байдлын нэг том чуулганы үеэр бас уулзсан. Манай улсад бол саяхан 2-7 хоног өмнө Улаанбаатарын яриа хэлэлцээ чуулга уулзалт боллоо шүү дээ. Олон улсын баг гурал те. Улаанбаатарын яриа хэлэлцээ энэ жил 11 дахь жилдээ зохион байгуулагдсан. Тэгэхээр ер нь бидний зорилго бол яг энэ бүс нутгийнхаа зуучлагч улс болох гэдэг зорилготой байгаад байдаг. Тэгэхээр ер нь энэ хурлаар бид нар сүүлийн 10 жилийн зуучлагч улс болох зорилгоо ер нь хэрхэн биелүүлж байгаа вэ? Тэр талаараас танаас яг асуумаар байна л да. Тийм, Монгол улсын зуучлагч болох асуудал бол за энийг бол бид нар харахтаа нэг талаасаа энэ бол Монгол улсын олон улсын хамтны нэгэн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага чимчиг гэдэг талаас нарж болох байх. За ягаад гэх юм бол бид нар газар зүйн хувьд тийм өрнөц байршилтай зүүн хойд Азийн бүс нутаг гэдэг одоо энэ дэлхийн олон том гүрэн байрладаг. За тодорхой их гүрнүүдийн бодит ашиг сонирхол байдаг. Түүхийн улбаатай, за хил хязгаарын газар нутгийн маргаан бол энэ бүс нутгийн улс орнуудын дунд их түгээмэл. За үндсэндээ бүс нутгийнхаа өөр улстай ямар нэгэн улс төр түүх, за газар зүй, хил хязгаарын маргаангүй цор ганц улс нь бол Монгол улс болчиход байгаа. Магадгүй 20 дугаар зууны манай гадаад бодлогын амжилтуудыг детальчилж нэг бүрчлэн авч үзэх юм бол за мэдээж тусгаар тогтнол нэгдсэн үндэсний байгууллагад дэлгэсэн үйл явдал гэдэг бол том. Зүгээр хоёр талт харилцаанууд дээр олж авсан голлох том олдуудын нэг нь бол хурш гүрнүүдтэйгээ хил хязгаараа хилцэж тохирч чадсан нь бол Монгол улсын одоо томоохон олд амжилтуудын нэг байсан гэдэг бас энэ зөвхөн тэмдэглэмээр байна. Тэгэхээр ингээ харах юм бол 100 Азийн хамтын ажиллагаанд зуучлагчийн үүрэгтэйгээр оролцъё гэдэг бол Монгол улсын гаргаж байгаа голлох том санаачлагуудын нэг байсаар ирсэн. Бид нар бол ингээд харахаар 100 Азийн орнуудыг харахад энд бид хоёр улстай иж бүрийн стратегийн түншлэлийн харилцаатай. Японтой хоёр улс гэдэг бол мэдээж хоёр хөрш маань үзэгч нэгж байгаа. За тэгээд Японтой инх тайван хөгжил цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн түншлэлтэй. За бүгд найрамд Солонгос улстай стратегийн түншлэлтэй, бүгд найрамд гарчсан Солонгос ард улстай бол уламжлалт найрсаг харилцаатай байна гэдэг бол за олон жилийн төвхтэй харилцаатай байна гэдэг бол энэ бүс нутгийн төдийг ер нь дэлхийн альч улсад байхгүй юм бодит давуу тал мөн. За бид нар энэ давуу талыг ашиглах нэг оролдлогуудын нэг нь Улаанбаатарын яриа хэлцээ. За Улаанбаатарын яриа хэлцээ бол энэ жил 11 дахь удаага боллоо. Анх бол за судлаачд бол мэдж байгаа энэ санаачлага илүү судлаачдад төвлөсөн track 2 одоо 2 дугаар суугийн 2 дугаар шугамын хамтын ажиллагаа яриа хэлцэл дээр суурилсан ийм хамтын ажиллагаа бай. Одоо ийм механизм байсан. За сүүлийн жилүүд бол өргөжөөд идэвхжээд одоо тэрийг бол одоо 1.5 дугаар шугам буюу үндсэндээ албан ёсны яриа хэлцээж явагддаг судлаачдын хооронд саналаач хилцдэг ийм платформ, ийм талбар болоо урьдчилаа л та. Тэгэхээр энэ бол Улаанбаатарын яриа хэлцээ яг бодит шууд үр дүнд хүрсэн үү? За ер нь энэ өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсын гаргасан энэ хүчин чармаалт үр дүнтэй байсан уу гэвэл би бол тийм гэж хэл. Яг гэх юм бол за энэ жилийн хувьд бол бүгд найрамдах Солонгос улс нэгдлийн сайдын төвшөнд Улаанбаатарын яриа хэлцээнд оролцлоо. За бүр гэтэл одоо өнгөрсөн 10 гаруй жилийн хугацааны амжилтаас харахад анхандаа зөвхөн одоо судлаачдын дундх яриа хэлцээний талбар гэдэг за асуудлаа шийдлүүдийн ярилцдаг талбар байсан энэ талбар маань зөвхөн 100 Азийн бүс нутгаас халиад одоо Польш улс гэхэд энэ жил бол дэд сайдын төвшөнд оролцсон байж байгаа жишээтэй. Тэгэхээр бүс нутгийн төвшнөөсөө халиад ерөөсөө энэ 100 Азийн асуудлыг хилэлцдэг
дэлхийд дахны улс орнууд чуулдаг ийм талбар бол болчихжээ гэдэг нь бол харагдаж байгаа. За тэгэхээр мэдээж энэ бол яг бодит үр дүнд хүрэхэд Монгол улсаас хамаарахгүй хориг саад бэрхшээлүүд бол учрах марцаагүй. Энэ бүс нутагт өөрөө үл ойлголцол гэдэг зүйл ямар төвшөнд байгаа вэ? Харилцан үл итгэлцэл гэдэг зүйл ямар төвшөнд байгаа вэ? Монгол улсын хувьд бол илүү доктортой байдлыг хангах, ойлголцолд өөрийн хувь нэмрээ чадах хэмжээнд оруулах ийм хүчин чармайлтыг гаргаж байгаа. За улс орнуудад яриа хэлэлцээ хийх, хоорондоо ойлголцох талбарыг бэлдэж өгж байгаа, боломжийг гаргаж өгж байгаа санаачлаг бол Улаанбаатар яриа хэлэлцээ. Түүнээс биш ямар нэгэн байдлаар бид нар илүү ойлголцолт төрөхөд чиглэж байгаа болохоос биш үүгээр одоо энэ санаачлагаараа дамжуулаад шууд гинт одоо алга уруулахын тулдын үр дүн гарна гэдэг бол өөрөө үндсэндээ гадаад бодлогын зөвхөн шинжээчдийн хувьд бол анзарч байгаа. Энэ бол хэтэрхий тийм нэг хийсвэр одоо төөрөгдөл болж өрнө л да. Тэгэхээр яг үндсэн хүрэх ёстой үр дүндээ хүрсэн үү гэвэл хүрсэн. За одоо ч хүрж байгаа. Ер нь цаашдаа ч хүрэх ёстой. Үндсэндээ 30 орчим улс цугладаг, олон улсын байгууллагууд анхаардаг. За тэгээд зарим улс орнууд асуудал шууд оролцогч улс орнууд цайд, эд цайд, тусгай төлөөлөгч, элчин сайдын хэмжээнд оролцдог ийм платформ бол Зүүн Хойд Азийн асуудал дээр байхгүй байгаа байна. Яагаад одоо бүр Зүүн Хойд Азийн асуудал улам бүр чухал болоод байгаа вэ гэдгийг бас бид нар харах хэрэгтэй. Зүүн Европын нөхцөл байдал ямар байгаа вэ? Ойролт орнын бүс нутагт нөхцөл байдал ямар байгаа вэ? За гэтэл Зүүн Хойд Азийн асуудал бол ерөөсөө хизээнээсээ олон улсын харилцааны хамгийн эмзэг, хамгийн одоо зангилаа асуудлуудын нэг байсаар ирсэн. Зүүн Хойд Азид бол олон маргаантай хүмүүс бол Солонгос ойгийн асуудлыг мэднэ. Түүнээс гадна одоо улс орнуудын хоорондын газар нутаг хязгаарын за түүхийн холбоотой олон асуудлууд байна. Энэ олон улсын харилцааны ярианы ихэнх ч гэсэн дурддагчсэн парадигм шилжилтийн үед Зүүн Хойд Азийн асуудал хизээч яаж ч хурцтаж магадгүй юм эрсдэлтэй нөхцөл байдал нэмэгдэж байгаа аюул нэмэгдэж байгаа. Тэр нь өөрөө Монгол улсын хүчин чармаалт илүү өндөр байх ёстой. Улаанбаатарын яриа хэлэлцээ бол илүү чухал ач холбогдолтой байх ёстой гэдэг ийм нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэдэг талаас нь харах нь зөв баг тийм. Төв Азийн орнуудын оролцоо бас идэвхжих шиг харагдсан. Төв Азийн улс орнуудын оролцоо бол мэдээж идэвхжиж байгаа. За өмнө хэлсэнчлэн энэ бол зөвхөн Зүүн Хойд Азийн бүс нутаг гэдэг цар хүрээнээсээ бол хальсан. Одоо үндсэндээ Европын орнууд ордог, Төв Азийн улс орнууд ч гэсэн анхаарч ордог. За бид нар бол ерөөсөө олон улсын харилцаа судалж уншиж байгаа хүмүүсийн магадгүй хамгийн их уншдаг зүйлүүдийн нэг байж магадгүй. Монгол улс бол Төв Аз, Зүүн Хойд Азийг холбосон гүүр бүс нутагч гэдэг юм ийм хэллэгүүдийг бид нар ашигласаар ирсэн л та. Газар зүүн утгаар Европ Азийг холбосон, Евразийг Зүүн Хойд Азтай холбосон гэдэг ч юм уу. Land Bridge гэдэг ч юм уу. Тэрийг их тийм гоёор нэрлээд ингэж одоо судлаачдын дунд бол их олон жил яригдж ирсэн асуудал. Гэтэл энийг бид нар бол яг бодит нөхцөл байдал дээр үүнийгээ одоо бодитоор хэрэгжүүлэх одоо тэр нэг Төв Азийн бүс нутгийн орнуудыг Зүүн Хойд Азийн орнуудтай магадгүй холбох. За логистикийн хувьд ч гэдэг юм уу, тээврийн хувьд одоо өөрсдийн хувьд тодорхой давуу талыг бий болгох, өөрсдөө түүгээрээ дамжуулаад өөрсдөө таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бас сүүлийн жилүүд бас онцгой ихц гарсан гэдгийг бол бид нэр дурдхан зүйтэй байна. Бид нар бол Төв Аз руу чиглэсэн айлчлалуудыг харахтаа нэг зүйлийг бас цэвэр энэ бол өөрөө Төв Аз руу чиглэсэн Монголын бодлого сүүлийн жилүүдэд идэвхжсэн нь одоо мэдээж Улаанбаатарын яриа хэлсэн Төв Азийн оролцоо нэмэгдэж байгаа чинь тэрэнд бол тодорхой нөлөөлөл байгаа шүү дээ. Нэмэгдсэн нь өөрөө геополитикийн учир шалтгаантай байсан гэдгийг бас ойлгох нь зүйтэй. За мэдээж Украиний нутагт гарсан асуудлууд, за Оросын холбооны улс Украиний хооронд Зүүн Европт гарсан одоо үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой хүндрэл бэрхшээлүүд Монгол улсад ч гэсэн үүссэн. Дэлхийн нийтэд үүссэнтэй адилхан Зүүн Европоос Монгол улс руу чиглэн ирдэг худалдааны хэмжээ дамжин өнгөрөх бүс нь бол олон жилийн турш Оросын холбооны улс байсаар ирсэн. Тэгэхээр бид нар энэ нөхцөл байдал донд Төв Азийн бүс нутаг руу илүү хандах замаар одоо үндсэндээ Европ руу дамжих гүүр Төв Азийг Европ руу дамжих гүүрээ болгож ашиглах геополитикийн хэрэгцээ шаардлага гэсэн үүссэн гэдгийг бол бид нар анхаарах нь зүйтэй. Тэгэхээр ерөнхий дүр зургаараа бол монголчуудын авч хэрэгжүүлж байгаа гадаад бодлогын түвшинд авч хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд бол аль нь ч нэг тийм сэтгэл хөдлөлөөр хандж байгаа зүйлүүд бол биш. Бүгдээрээ цаана учир шалтгаантай. За тэгэхээр тэрийг бол бас ярьж болох юм болохгүй юм гэж байна. Тийм болохоор тэр талаас нь илүү харж улс хуультай харж байгаасаа гэж бас олон нийтэд бол хэлэх нь зөв баг тий. Төв Азийн бүс нутгийг бид нар ярьлаа л да. Тэгэхээр Think Монгол судалгааны үргэлжлэн сүүлийн саруудад ер нь Төв Азийн орнуудын өсөн нэмэгдэж байгаа хөгжил, Америкийн нэгдсэн улсад ялангуяа ойртож байгаа нөхцөлийн талаар их судалж мэдээлэлүүд гаргаж байгаа. Тэгэхээр энэ талаараас танаас асуумаар байна. Төв Азийн орнуудын хурдтай хөгжил мэдээж нэг өдөр болоог маш олон жилийн одоо лобби үр дүнгуудын одоо үйл ажиллагааны үр дүнд бий болж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрхэн ер нь ийхүү хөгжиж байгаа. Манай улсад хамгийн гол нь энэ загвараар ингэж одоо хөгжих Төв Азийн орнуудтай интеграц үүсгэх боломж хэрэг байгаа вэ? Энэ асуудал орохоос би сая Улаанбаатар ярилцсан дээр зүгээр өөрсдөө нэг харсан ажилтг юм уу дүнэлтийг хуваалцах болох. Тэгээ Улаанбаатар ярилцсан бол саним даваагийн хэлснээр олон улсад бол ер нь бол зөвшөөрөгдөжлээ тий. Одоо оролцож байгаа хүмүүсийн албан тушаал оролцооны түвшин болон одоо цар хүрээн. Тэгвэл
зүүн хойд Азийн аюул байдлын асуудлыг бол Содоксын хойгийн асуудалтай заавал холбож ярих хэрэгтэй холбогдно. Тэгээ энэ хүрээнд одоо Умар Солонгосын зүгээс бол энэ ярилцсан арга хэмжээнд оролцоогүй нэлээд хэдэн жил өнгөрцөн байгаа. 18-9 оноос хойш оролцоогүй аль биесээр. Тэгэхээр цаашдаа Улаанбаатарын ярилцсан илүү үр дүнтэй гэх юм уу дахиад бас ингэж те бүс нутагт тэр үзүүлэх үүрэг ролыг нэмэгдүүлэхийн тулд бид нэр эргээд нөгөө судлаачдын төвшний буюу unofficial track 2 те тэр ярилцлагуудыг сэргээгээд одоо ингээ Умар Солонгос талаас яриа хэлцээ хийх тийм хаалт тавьсан ч юм уу те одоо ингээд тодорхой ахис дэвшил гарахгүй байгаа үед төвшнийг эргүүлээд бууруулад ч юм уу те эсвэл арга хэмжээнийхээ хажуу талд нь арай тийм судлаачдын төвшний арга хэмжээ хурал зохион байгуулад тэн дээр алтан бусаар сан солилцох байр суурь илэрхийлэх тэр боломжийг олгож өгвөл бас илүү үр дүнтэй болов гэж харж ирсэн. Энэ жил Төв Азийн саяны өөрийн таны тавьсан асуулт руу орох юм бол Төв Азийн орнууд бол нөгөө critical mineral буюу ялангуяа уул уурхай тэгээд чухал ашигт малтны салбарт бол илүүдэлгүй анхаарч тэгээд дээрэс нь бас гадаад худалдаа тэгээд IT те технологийн хаб болох чиглэлийн том амбицтай бүгд өөрсдийнхөө талаас одоо бүх хүчин чармаалтыг гаргаж байна Төв Азийн орнууд. Энэ ч гэсэн амжилтанд хүрж байгаа. Тэгээд ерөнхийдөө Америкийн нэгдсэн улс ч юм уу манай хоёр хөрштэй одоо Төв Азийн орнууд бол лоббиг сайн хийж байгаа. Тэгээд өөрөө хүчин чармаалт гаргаад одоо хууль эрх зүйн орчнуудыгаа таатай болгох дэд бүтцээ хөгжүүлээд тэр хөрөнгө оруулалт орж ирэх тэр хөрсийн сайн бэлдэж чинь гэж харж байгаа. Монголын талаас бол яг энэ гадны хөрөнгө оруулагч нар Төв Азийн орнуудтай гадаад худалдаагаа хөгжүүлэх юм уу те. Энэ бүх салбарт ер нь хамгийн гол нь тодорхой байдал, их тод байдал тэгээд дэд бүтц хамгийн чухал гэж харж байгаа энэ хоёр дээр. Сүүлийн асуултыг танаас ташаартан судлаач. Тэгэхээр яг энэ чухал ашигт балбалын асуудлаар таачсан сая хэд удаа хөндлөө. Манайх ер нь энэ салбараараа хөгжөөд магадгүй хятад улстай ч гэсэн тодорхой хэмжээнд ер нь цаашид хүлээлт үүсгэж болох болов. Үгүй яхаа газрын чухал элемент байна уу те чөлөөт бүс байна уу энэ бизнес хийх орчин байна уу маш их ойлгомжтой байх хэрэгтэй. Манайх бол бүх юм нь ойлгомжгүй. Би шулуухан л хэлье. Гадныхаа ирж уулзаад юу гэж хэлдэг вэ гэхээр Казахстан, Узбекистанд хинд авилга өгвөл ажил бүхдэг нь маш тодорхой байна гэж хэлж байна. Манад хинд өгөх нь тодорхойгүй байна гэд тийм ээ. Зүгээр эн чи юу хэлж яах гэхээр их гадныхаа орж ирээд авилга өгөх гээд байгаа зүйл биш байхгүй. Хинтээ тохиролцвол энд ямар бизнес явах вэ? Тийм ээ. Хууль эрх зүйн хувьд эсвэл хуулиас гадуурч гэдэг юм. Энэ бүх зүйл нь тодорхой байгаа. Тэгэхээр Дундад Азад, Төв Азад энэ Узбекистан, Казахстан ерөн зүгээр тоглоомын дөрөв айгүй нэгдүгээр тодорхой байна. Хоёрдугаар засгийн газар нь засаг төрийн тогтвортой байна. Одоо би бол хэлмээр наа нэг одоо багаадын үе шиг тэмцэл тулаана одоо болооч хий. Тийм ээ. Аюу тодорхой ойлгомжтой баймар шүү дээ. Энэ аж үйлдвэрийн бүс гэсэн бол энэ бүс дотроо бизнес эрхлэх тийм ээ хүндүү аж үйлдвэр хөгжүүлэх одоо зэсийн үйлдвэр гангийн үйлдвэрийг ихэл газрыг тогтохгүй ч одоо эдийн засгийн газар дамжиж яв. Одоо ярьдаг хүмүүс нь ч залхаж чинь тийм ээ энэ талаар судалдаг хүмүүс нь ч залхаж чинь бүх тоглоомын дөрөв тодорхой ойлгомжтойгоор нэг 5 жил явчвал тэгэл аяндаа гадаадын хөрөнгө оруулалт орж ирээ тэр бизнес систем явдаг. Одоо бид нар нэг тийм гоё ганган үгээр гойчилж хэлсээр байтал одоо яг өндөө уйдчих. Тийм ээ. Тэр бүх юм тодорхой болголт яг юу авах гээд байгаа гэдэг нь тийм ээ. Юу өгөх гээд байгаа, юу хөгжүүлэх гээд байгаа. Бүх юм айгүй тодорхой баймар шүү дээ. Манайх бол ерөөсөө ойлгомжгүй. Бүх зүйл нь холион бантаа. Боломж нь байгаад идэг. Тэ? Одоо газрын чухал элементийн судлагдаагүй нөөцөөр бол яг ингээд харахаар хятадын илэрсэн нөөцүүд дандаа Монголын өндөрлөг буюу өвөр Монголын одоо газар нутаг дээр л байна шүү дээ. Одоо нефтийн нөөц нь, жоншны нөөц нь, газрын овор элементийн нөөц нь тэр Монголын өндөрлөгийн хаяа аялбар газраар байна. Монголын өндөрлөг гэдэг бол одоо ойролцоогоор 2.8 сая км квадрат газар нутаг хилдэг. Түүний тодорхой дийлэнх нь одоо 1.5 сая Монгол улсын газар нутаг дээр байна. Үлдсэн нь одоо манай хоёр өрсийн газар нутаг дээр хуваагдаад одоо үргэлжлэн Казахстанд байна. Энэ бүх илэрсэн нөөцүүд чинь Монголын өндөрлөгт
байна шүү дээ. Одоо дэлхийн газрын авар элемент зэрэг нөөцийн одоо 50-аас дээш хүн энэ өндөрлөгт байж байгаа. Манад бүх нөөц нь байдаг. Одоо дээрэс нь энэ байгалийн баялаг гэж юу хэлэх вэ гэдэг одоо ойлголтоос энэ капиталист нийгэм рүү орох гэж байгаа юм бол тэр Адам Смитийн үндэсний баялаг гэдэг ном түүний өмнө бичсэн. Адам Смит бол үхүү хөлтлөө өөрийнхөө тэр ёс зүүн дүрм гэдэг номыг өөрийнхөө шилээр бүтээл гэж итгэсээр байгаа л нас орсон юм билээ шүү дээ. Тэнд яг юу хэлж яах вэ гэхээр нэр төр, нэр хүнд, нэр алдар хүндээ эрхэмлсэн л ийм бизнес хувь хүний одоо тэр нэр төр одоо бие хүний нэр алдар хүнд бизнесийг хэрэгчлөө энэ улс төрд оролцох энэ эрхчлөөг нь хагасан нийгэмд хөгжинэ гэдэг л энэ ойлголтууд байгаа шүү дээ. Их гоё уран цэцэн хөгжил дэвшил ярихаас өмнө одоо хятадын өнөөдрийн зарим талаараа болж байгаа асуудал төр юу вэ гэхээр энэ нөгөө үүсмэл соёл руугаа соёлоо эргэж хараач гэдэг хэлэлцүүлүүд хүртэл явж байгаа. Тэр юу гэхээр хятад хүний төр бие биендээ бэлэг өгдөг соёл, тал засдаг соёл энэ соёл байхгүй болсноор түр бизнес хоёр уулзаж чадхаа болчлоо гэдэг шүүмжийг хүртэл Сингапур, Хонконгоос бичиж байгаа судлаач зүгээр байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Тэр авилга гэд муухай юм бол тэрийг лобби компаниудаа Америк шиг гаргаж ирэл хийлгэлт. Казахстан өнөөдөр Узбекистан яасан юм? Яг барууны тэр лобби компаниудыг хөлсөлж аваад тэднэр чөлөөтэй тоглуулсан. Тийм бид нар нэг хүн төрөлхтнөөс давцсан ухаантай. Захын их орончийг очиод ярихад л тэр нэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниас нэг бензиний мөнгө юм хүүхдийн сургалтын төлбөр нэгсэн л итгээд байгаа шин. Монголчууд бол шулуух хэлгээд энэ заваа дүр хэсгэлтэй болж хэрэгтэй. За их баярлалаа танд. Тэгэхээр өнөөдрийн маань Тэнгэр панел хэлэлцүүлэг Хятадын коммунист намын төв орооны улс төрийн товчооны гишүүн бүгд найрамдагтад ард улсын гадаад иргэн сайд Ванигийн Монгол дахь айлчлал. Цаашдаа ер нь Монгол улсын гадаад бодлогын чиглэл олон улсад давцсан бас хэрхэн одоо явуулж байна гэх мэтчлэн маш олон сэдвүүдээр бас ярилцлаа. Өнөөдөр студид Монгол улсын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Нямдава, дорны түншил бизнесийн зөвлөлийн судлаач Ташаравдан болон Arctus Analytics компанийн гүйцэтгэх захирал Think Монгол Think Tank-ийн шинжээч Мөнх Оргил нар оролцлоо. Хамт байсан та бүхэнд их баярлалаа.